өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах, оршихуйг хайрлах гэдэг. За энэ гурван хайрын тухай ярилцсан. За хамгийн сүүлийн хэлсэн оршихуйг хайрлах тухай бол өнгөцөл ярина. Яагаад гэвэл энэ бол маш одоо юу гэдэг өргөн тэгээд их агуулгатай сэдв. Би жишээ нь одоо оршихуйг өөрөө хайрлаж сурж байгаа дараа нь энийг яриул их цохилтолтой. Тийм учраас одоо бүх оршихуйг хайрлаж сураагаа учраас энэ тухай ярихгүй. За эхний хоёр сэдвээр ярилцсан. Өөрийгөө хайрлах, өөрийгөө хайрлаж сурсан мэдээж яах вэ? Бусдыг яах вэ? Хайрлаж чаднаа л гэсэн үг. За яагаад бид нар өөрийгөө хайрлаж чаддгүй вэ? Энийг бол ярилцдаг байх. Бид нар унаасаа мэднэ. Хүн болгоо өөрийгөө мэдэрж байдаг. Би бол багадаа нэг тийм эмгтэй байсан. Эсвэл ээж аав дээр өсөөгүй, эмээ өвөө дээр өссөн. За эсвэл ээж минь намайг ганцаараа минь өсгсөн гэл. Энэ бол шалтгаан бол маш олон байдаг. Энэ талаар өнөөдөр ярилцахгүй. За юуны тухай ярилцах байг бол энэ сэдвийг бэлдэж байхдаа нэг юм 10 алхам одоо хуваалаа. Тэгэхээр энэ 10 алхмыг бол яах вэ? Мөрдөөд хөөгөөд яваад байвал бас нэлээд болчих واخ гэж би бодож байна. За нэгдүгээр алхам бол юу вэ гэвэл хүлээн зөвшөөрөх. За ер нь бол сэтгэл зүйдээр бол маш их олон зүйл бол хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг. Яагад гэвэл бид нэр өөрсдөө заавал яах вэ? Хүлээн зөвшөөрж явах хэрэгтэй. Жишээ нь би одоо өмнө би бас ярьдаг те одоо ингээ архичин байлаа, архи уудаг хүн байлаа. Ерөөсөө тэр хүн би бол архи уудаг гэдгээл хүлээн зөвшөөрөхгүй л бол энийг бол энэ эмгээс халахад бол маш хүнд байдаг. Үүнтэй адилхан яг ерөөсөө би одоо хайр надад байхгүй. Тэгвэл би яах ёстой вэ? Ерөөсөө энийг л яах хүлээн зөвшөөрнө. Би бол төгс биш. Би бол одоо өөрийгөө дөнгөж яах хайрлаж эхэлж байна. Тийм учраас өөрийгөө буруутгах болохгүй. За өнөөдөр нэг сэтгэл зүйн маш сонин судалгаа уншлаа. Яагаад гэвэл биднэрт тийм үү өдөрт ингээд ойролцоогоор 60-аас 70 мянган бодол бид нэр яах вэ ингээд боддөг юм байна. Энэ дотор шин гэж бие, хуучин бие. Гэтэ яах вэ? Хуучин бодлууд ихэвчлэн бидний тархинд эргэлдэж байдаг. За энэ 60-аас 70 мянган эргэлдэг бодлын 70% нь хүн яг өөрийгөө шүүмжлэлтэй ханддаг тийм бодлууд байдаг юм. Тэгэхээр бид нэр яах вэ? Өдөр болгон өөрийгөө яах вэ? Дандаа л шүүмжилж байдаг юм байна. Энэ судалгаанаас харахад би тэгж чадахгүй, би энийг хийж чадахгүй, би тэрийг ингэхгүй, би тийхгүй, би тийм амтан, би арчаагүй амтан, би шууд хэлчихгүй явдаа гэл. За тэгэхээр нэгдүгээр алхам бол яах вэ гэвэл өөрийгөө хүлээн зөвшөөрнө. Би бол төгс хүн биш. Гэхдээ би суралцж байгаа. Энэ их чухал. Яагаад гэвэл би ч гэсэн бас те би одоо ингээд өөрийгөө хайрлаж чаддаггүй. Энэ бол үнэн. Тэгэхээр би энд бол суралцах хэрэгтэй гэдэг. Бүр өөртөө ингээд хүн амьтанд тараалгүй нуулгүй гэдэг. Хүн амьтанд тараалгүй зарлалгүйгээр энийг чимээгүй хүн шиг маш гүнзгий төвшөнд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэдий ч нэг гүнзгий төвшөнд энийг хүлээн зөвшөөрнө. Төдий ч бид нар өөрийгөө хайрлах энэ бол дэвсгэр нь болж өгдөг. За би бас түрүүнд дурдсан те. Ер нь л ямар нэг юм хүлээж авахд энийг бол яг хамгийн эхлээд хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг гэдэг. Тэгэхээр энэ дээр манайхан бас сайн ажиллаараа. За дараагийн хоёр дахь алхамд бол мэдрэмжээ одоо нэрлэл сурах хэрэгтэй бид нар. Хэрвээ би одоо ингээд ууралж байгаа бол за би одоо ингээд ууралж байна гэдэг. Энэ их чухал. Яагаад гэвэл бид нар эхлээд яадаг вэ гэвэл ерөөсөө бид нар ууралж байгаа үедээ байхгүй кадр байхгүй болчтой бид нар харуулах. Харин ууралсныхаа дараа бид нар яадаг вүлээ. Гимжлэн ирдэг те ингэчлээ, би тэгчлээ, би шал дими юм дууралчлаа. Би яах вэ? Ерөөсөө л өөрчилж болохгүй юм дууралчлаа гэх. Яагаад ингэдэг вэ гэвэл яг хүн одоо гэдэг энэ уур омог гэдэг зүйлд автагдж байгаа үед ухамсар байхгүй болчихдээ. Ухамсар дараа нь ирдэг. Тэгэхээр энийг бол аль болох барьж авахыг чармаах хэрэгтэй. Тэгэхээр яах ёстой вэ гэвэл би ингэж мэдэрч байна. Ер нь бол би ингэж уралж байна. Би ингэж мэдэрж байна гэдэг. Өөрийгөө энэ мэдрэх гэдэг зүйл дээр яах вэ? Авчирч тавиад байвал бид нар тэр уур уцаар гэдэг имийг зүйлийг яах вэ? Үргэлж өөрсдөө ухамсартаа ба ухамсаргүйгээр ингэж одоо ингэ цацаад гаргаад ах зүйлийг бид нэр ингэ барьж аваад байдаг. Нэгсэндээ хойноос нь одоо хөөгөөд идэх гэсэн. Гэтэ сүүлдээ бүр одоо гэдэг зайн багсаал юм гэсэн. Жишээ нь одоо би ууралж чад нэг хэдэн цагийн дараа уур гардаг гэсэн бол тэр багасна. За цаг биш сүүлдээ минут болно. За хамгийн одоо гайхалтай нь гэвэл тэр уурлаж байгаа агшнаа яах вэ? Мэдрэх.
юм гэсэн. Яг заримдаа би энийг мэдрэх гэж оролддог, заримдаа алддаг. Гэтэ бас их миний хэлдгэр их жахан тийм сонин зүйл. Гэтэ энд бид суралцах хэрэгтэй. Тийм учраас л одоо энийг бид нар мэдрэмжээ яах вэ? Одоо айж ичлгүй бид нар энийг нэрлж явах хэрэгтэй. Миний уур хүрж гэн гэдэг тийм үү. Тэрнээс би одоо яг эндээ ингээд хашгирах биш. Би яг одоо надад ийм мэдрэмж төрж байна. Уралж байгаа мэдрэмж төрж байна. Эсвэл би одоо гомдож байна гэд. Өөртөө байгаа өөртөө тэр мэдрэгдэж байгаа мэдрэмжийг бид нар яг нэрлэл сурна гэсэн. Энэ их чухал зүйл. За дараагийнх нь зүйл гэвэл ер нь бол дотоод яриагаа зөөлөх гэдэг. За энэ дээр бид нар бол өөрсдөө бол үнэхээр одоо их буруу шаадаг. Дандаа л бид нар чи ингээл чи тэнийг юм уу? Чи заавал энийг ингэж ийсэн юм уу? Чи өстө тим юм байна, ийм юм байна гэл. Дандаа бид нэр яг муугар өөрсдийгөө одоо дандаа өөр хүнтэй бусдаа биш өөр дотроо ингэж өөрийгөө дандаа шүүмжилж, шүүмжлэгч бүр одоо биш. Одоо бүр багтан тийм үү? Бүр ингээд тэрний дээдл заримдаа бүр зүгээр л ямар нэг юм шалтгаангүй бид нар өөрсдөө яг харлуулж байдаг. Чи тийм арчаагүй, чи тийм, чи инглээ. Энэ бол ерөөсөө бид нар инглээгээд бид нар ямар ч нэгэн сайхан зүйл яах вэ? Тийм сайхан зүйл ирэхгүй. Тэгэхээр энд бид нар яаж яах хэвээр бол би яг энэ үед яг юу мэдэрсэн бэ? Би яг яагаад би энэ дээр алдчих вэ? Яагаад би энэ дээр алчихвал дандаа өөрсдөө яг ухаж явах хэрэгтэй гэсэн зүйл. За дөрөв дэх зүйл нь бол өөрийгөө уучлал сурах хэрэгтэй. За яагаад өөрийгөө уучлал сурах хэрэгтэй байвал нэг алдаан дээр 2 3 давтахгүй байх хичээх хэрэгтэй. Энэ бол уучлахын шалтгаан. Энэ бол та өөрийгөө уучлж сурахын одоо зөвтгөл нь энэ. Тэгэхгүй бол зүгээр ингээл би л нэг ууртай хүн ингээл эсвэл би одоо ингээл эсвэл ууралчхаа дараа нь би л ингээл үргэлжил ингээл өөрийгөө уучлаад байвал энэ бол өсөл төгжил ерөөсөө биш. Өсөл төгжил нь юу вэ гэвэл ерөөсөө за өнөөдөр би энэ алдаан дээр ууралсан тийм үү. Тэгэхээр би энд өөрийгөө өршөөнө, уучлана. Тийм ээ өөрийгөө өршөөнө, уучлана. Яагаад гэвэл би энэ алдааг дахиж гаргахгүй байхыг маш их өндөр яах вэ? Хичээнэ, чармаана. Ингэж ойлгох юм бол маш зөв болно. Тэгэхгүй зүгээр л өдөр болгоныг алдаа хийгээл өдөр болгон өөрийгөө уучлаа л байвал яах вэ? Энэ бол ямар ч биднэрт яах вэ? Дотоод хөгжил энд ерөөсөө гарч ирэхгүй. Тэгэхээр бид нэр яах вэ? Өөрсдөө уучлана. Гэхдээ бид нар алдаагаа яах вэ? Маш нарийн шалгана. Тийм ээ өөрөө байхдаа. За энэ алдааг би яах вэ? Дахиж гаргахгүй байхад би яах вэ? Өөрийгөө яаж чармаах вэ? Яаж ирмэлцэх үү гэдэг дээр өөрийгөө бид нар одоо хянана гэсэн. За дараагийн 5 дахь зүйл нь хил хязгаартай бай гэж нэг зүйл байна. Энэ их маш их чухал. Энэ юугаар их илэрхийлэгдэх вэ? Бид нэр сайн хүн болох гэж хичээдэг. Одоо сайхан харагдах гэж хичээдэг, сайн бэр болох гэж хичээдэг, сайн хүргэн болох гэж хичээдэг, сайн одоо аав болох гэж гэдэг юм уу те анд нөхөр юу гэдэг болох гэж хичээдэг. Тэгээд өөрийнхөө цаана байгаа хүнийг дандаа бид нэр доош нь болгож байдаг. За энэ дээр нэг чухал зүйл байна. Бид нэр ер нь ямарваа нэгэн одоо хүний харилцаанд ч байна уу, бизнесийн харилцаа байна уу, сэтгэл зүй байна уу, энд бид нар нэг чухал зүйл нэг үл бид нар бусдад үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Эсвэл бид нар заа гэж бусдад хэлснээс болоод юм болгонд бид нар ундаг. Дараа нь биднэрт юу ирдэг вэ? Маш их харамсал, гомдол, өөрийгөө зэмлэх, өөрийгөө идэх, сэтгэлээ химлэх гэдэг маш олон зүйлүүд үүнээс урган гарч ирдэг. Тэгэхээр бид нар энэ дээр ер нь л дасгал сайн сурвал хийх хэрэгтэй. Буруу сонсчихгүй бол үгүй л гэж хэлээд л суралцаад тах хэрэгтэй. Энэ бол өөртөө зааг тавьж байгаа. Би нэг ийм хил хязгаартай шүү гэдэг. Тэгэхгүй бол бид нар өөрсдийнхөө үн цэнийг бусдын үн цэний доор оруулаад идэг. Би чи өөрийн гэсэн үн цэнтэй шүү дээ тийм үү? Одоо ингээд хүн болго өөрийн гэсэн дотоод буюу гадаад үн цэнтэй. За ялангуяа бид нар өөрсдийнхөө дотоод үн цэнийг бусдын үн цэнээр дандаа буруутгах, дандаа доош нь хийж идэг. Тэгэхээр энэ дээр бол бид нар маш их сайн ажиллах хэрэгтэй. Ер нь бол өөрийнхөө үн цэнийг л маш сайн гаргаж тэрийгэ хянаж авах хэрэгтэй. За энэ нэг зүйлийг би хийх гэж. Энэ нэг зүйл ийм нэг би харилцаанд орох гэж. Энд миний үн цэн дээр хэр зэрэг харс зүйл болж байна. Миний үн цэний одоо хязгаарыг давсан байна уу үгүй юу гэдэг дээр бид нар маш их дүн шинжилгээ хийж явах хэрэгтэй гэсэн. Тийм учраас энэний одоо нэг нь гэвэл яах вэ гэвэл би одоо хөвчлээ бид нар за гэдэг хэлдгийнхээ оронд эхлээд үгүй гэдэг л сурч байгаа. Үгүй гэдгийг за болгоход их хялбар байдаг. Тэгвэл танд бололцоо байна гэсэн. Харин за гэж хэлчихэд дараа нь тэр зүйлийг хийхэд л таны маш их олон дотоод үн цэнийг сөрсөн, шамшигдуулсан
Бүр одоо үүдийн би зарим зүйлд үнцний алдах зүйл тулгараад ирэхэд бид тэр заа гэдгийг үгүй болгож өөрчлөх нь маш их ярихтэй одоо түүхтэй бүр тэр үедээ энэ дээр бид нар ундаг маш их энэ дээр их зүйлдээ бидний одоо ундаг зүйлийн нэг нь энэ гэсэн. Тэгэхээр бид нар яах вэ? Эхлээд үгүй гэдэлээ сурч байгаа. Дараа нь бид нар яах вэ? Тэрийгээ өөрчлөх нь маш их амархан байдаг. За дараагийнх нь 6 дахь зүйл бол бие махбодоо хайрлах хэрэгтэй. За энд нэг сонирм юм байдаг тийм. Бид нэр одоо ингээд идэвхтэй жинтэй болонгоотл бид нар өөрсдөө үзий ядаад эхэлдэг. За эсвэл одоо юу гэдэг нэг жаахан тийм царайжус гундаал ирэнгуутл өөрсдөө үзий ядаад эхэлдэг. Бүр заримдаа бүр энийгээ бид нар бүр бусдад хүртэл зарладаг тийм ээ одоо. Гэтэл энэ бол үнэхээр болохгүй зүйл. Яагаад гэвэл одоо таныг таалах хайрлахгүй юм бол яах вэ? Бусад одоо ингээд таныг би ийм мууд, ийм тааруу, ийм их жинтэй, тийм би ийм гэд бус зарлж байгаа үед тэр бусад таныг хайрлна гэдэг зүйл яах вэ? Мэдхгүй энэ бол маш их ойлгомжгүй зүйл. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэвэл хамгийн эхлээд бид нар байгаа байдал дээр сэтгэл хангалуун одоо өөрийгөө хайрлах сурна гэсэн. Өөрийгөө одоо амраана, өөрийгөө бид нар хүндлэн тийм үү? Ерөөсөө энэ миний би, одоо энэ миний энэ би гэдэг энэ бол миний гэр орон. Энэ бол миний оршихуй. Тийм учраас гэр орноо яах вэ? Муулж болохгүй шүү дээ. Нөгөө тоглоог нь нулимж болохгүй гэдэгтэй адилхан гэр орноо яах вэ? Нулимж болохгүй. Тэгэхээр өөрийнхөө гэр орныг яах вэ? Өөрийнхөө биеийг хүлээн зөвшөөр. Ер нь өөрийнхөө бие махбод маш их хайрлна. Гэтэ энд бол бас хэтэрч болохгүй. Тэрхэн бол бид нар яах вэ? Бас нөгөө нэг өнгөрөх эсвэл эго өндөр болох төвшин рүү орчих шүү дээ. Ер нь бол өөрийгөө хайрлна гэдэг энэ бол амж үзэл, бэртгчийн үзэл, эгог яах вэ? Хит их хөндөөхгүйгээр өөрийгөө л хайрлах сурахыг л хэлээд байгаа юм. За ингээд дараагийнх нь 7 дахь алхам бол айдстайгаа нүүр тулна гэж байгаа. За энэ бол бас л чухал алхмуудын нэг. Ер нь бид нар айдсыг зүхтах дуртай. Ягаад гэвэл айдс гэдэг зүйл бол биднийг их айлгадаг. Ягаад гэвэл тэр бол хоосон зүйл. Хоосон зүйлээс бидний маш их айдаг. Харин бид нар алхамаар айдсыг ингээд даваад туулаад өнгөрөөгөөд байх юм бол түүний цаана үнэхээр том шагнал байдаг. Энийг бид нар бүгдээрээ мэднэ. Гэхдээ бид нар яах вэ? Нэг хэсэг айцаа давж туулчаал тэгэл орхичдаг. Дахиад удахаараа яах вэ? Нөгөө ая тухтай орчин шигдчихээр бид дахиад тэндээсээ гарна гэдэг биднэрт бол яах вэ? Маш их хэцүү байдаг. Тийм болохоор нэг л тавлгаагаар л явчихвал тэр чигээр амар байдаг. Эсвэл айцуудыг яах вэ? Зүгээр нүүр тулаад явчих юм бол бид нар маш их олон айцыг ардаа орхино. Харин түрүүний давааны зам даваа гэдэг шиг айцыг ялаад бид нар яах вэ? Шагнал авдаг. Айцаа даваад бид нар шагнал авдаг. Тэгэхээр бид нар өөрсдөө яах вэ? Багаар айцтайгаа яах вэ? Нүүр тулж сурах хэрэгтэй. Ер нь л айц гэдэг чинь хоосон зүйл гэдэг. Энэ харин зүйл хоосон зүйл. Энэ хоосон зүйлийг би даваад гарах юм бол шагнал яах вэ? Хүртнэ гэдэг дээр бид нэр энийг сайн ойлгож авах хэрэгтэй. За дараагийнх нь 8 дахь зүйл. Амжилтаас үл хамааран өөрийгөө үнэлэх гэж нэг зүйл байна. За энэ их чухлаа. Ягаад чухлаа вэ гэвэл бид нар ингээд хаар багасаа ингээд юм ингээд өөрсдөө бүр ингээд харьцуулаад сурчихсан байдаг. За энэ бол хоёр талаас ирдэг те. Нэг нь бол яг бусад биднийг харьцуулаад сурчихсан тийм үү? Танаа бидний ээж аав, багш нар тийм үү? Ингээд бүх иргэн тойронд байдаг нийгэм тэр яриа те. Тэрний хүүхэд тийм бай, чи тэгэхэд тийм бай. Эсвэл чи тэгэхэд тийм бай. Тэгэнгүүт бид нар яадаг гэвэл бидний налдах хугацаанд нэг ийм бодол, ийм програм суудаг. Ерөөсөө би яах ёстой гэвэл ерөөсөө өөрийгөө л яах вэ? Одоо бусадтай харьцуулж байх ёстой юм байна. Хэрвээ би амжилттай явах юм бол өөрийгөө би яах вэ? Амжилттай гэж ойлгох юм байна. Харин би амжилтгүй байх юм үүдээ яах вэ? Би бол хинч биш юм байна гэсэн энэ буруу яах вэ? Бодол бидний налдах хугацаанд маш гүнзгий тэгээд маш их томор суучихсан байдаг. Ерөөсөө энэ одоо програм үргэлж биднэрт ажиллаж үргэлж л яах вэ? Тэгээд дараа нэг зүйл байдаг. Тэ хэрвээ та ямар нэг юм зүйлийг хийвэл яах вэ? Нийгэм тийм ээ? Нийгэмд ялангуяа. Та ямар нэгэн зүйлийг хийх юм бол яах вэ? Зөв хийх юм бол сайшаал авна. Харин буруу хийх юм бол яах вэ? Шийтгэл авна. Шийтгэл авна гэсэн чинь юу гэсэн үг вэ? Биднэрт энэ бол маш их тийм таагүй зүйл. Тэр таагүй зүйлийг бид нар мэдрэх их дурггүй. Тийм учраас бид нар яах вэ? Өөрсдөө амжилттай л байвал яах вэ? Өөрийгөө үнэлнэ. Амжилтгүй байгаа үедээ бид нар яах вэ? Өөрсдөө үнэлэхгүй гэж боддог. Тийм учраас амжилт гэдэг юм чинь үргэлж бидний амьдрал байх ёстой зүйл бол биш. Яагад гэвэл бид нар яах вэ? Нэг юм синусоидоор явдаг тийм ээ. Заримдаа амжилттай явна, дээр зэг дээр тийм үү? Заримдаа унна.
Унсаа үед бид нэг яах вэ? Өөрсдөө хайрлахгүй байх юм уу, тийм үү? Аль алинд нь л хайрлах хэрэгтэй. Амжилтаа үедж бид нэр сайн явж байна. Амжилтгүй үед ч гэсэн бид нэр яг өөрсдөө хайрлах сурах хэрэгтэй. Тэгжээс нөгөө нэг өөрөө өөрийгөө хайрлах цогц гэдэг юм чинь бий болно шүү дээ. Тэгэхээр бид өнөөдөр яг сэтгэл гоныг байна. Өнөөдөр би ганцаардж байна. Зүгээр шүү дээ. Энд чи хэвийн зүйл. Энэ бол зүгээр л байх ёстой зүйл. Тэгэхээр энэ зүйлийг бид нэр яг энэ зүйл бид нар суралцсан. Алхам алмаас суралцах хэрэгтэй. Амжилтаас үл хамааран өөрсдөө хайрлаж сурнаа гэсэн. За 9 дэх нь. За энэ дотоод хүүхдээ сонс гэд бид нар их сэтгэл зүйдэр их ярьдаг юм аа. За яагаад гэвэл бидний дотор нэг хүүхэд уйлж байдаг гэх тийм үү ингээл. Эсвэл бидний дотор нэг хүүхэд баярлж байдаг гэл. За энэ бол оргуу хоосон зүйл. Ерөөс огт биш. Яагаад гэвэл бид нэг 25 настай нэг хүн дээр жишээ авлаа гэж бодоход 1-ээс 25 хүртэл тийм үү. Тэгээ 1-ээс 15 юм, 1-ээс 13-т ч гэдэг. Тэр хүүхэд наснд бид нар баярлсан, гомдсон, ганцаардсан, гунигэлсэн, айсан гэд маш олон зүйлийн сэтгэл зүй эмгэгүүд байдаг. А түүний дотроос нэг зүйл нь гэвэл бид нэр тийм тухайн үед нэг орхигдсан нэг тийм мэдрэмж байдаг. Энэ мэдрэмж ер нь ихэнх хүмүүстэй ингээд сэтгэл зүйтэй ажиллаж байхад ер нь ихэнх хүмүүс за нэг сэтгэл зүйн одоо тийм таагүй байгаа хүмүүсийн 90% нь энэ бол мэдрэгддэг. Нэг тийм орхигдсан мэдрэмж одоо хүүхдүүдэд үлдсэн байдаг юм байна ерөөсөө. Бидгүй тэр нэг буланд ч юм орхигдсан эсвэл хин нэг нь буруу шаасан, хин нэг нь багш нь одоо нэг газар чамаагаа ингээд түлхсэн, салгасан, тусгаарлсан, эсвэл одоо сэтгэл готролд оруулсан гэдэг. Энэ болгоноос бид нэр яах вэ нэг тийм гээгдсэн, орхигдсан мэдрэмж бид нэр үргэлж биднэрт байдаг. Тэгэхээр бид нар энийг яаж энээс гарч авах вэ? Гарах байвал бид нар жаахан тийм сонин сэтгэл зүйн тийм нууц дасгал хийх хэрэгтэй. Ямар дасгал хийх хэрэгтэй вэ гэвэл та хүүхд нас руу очино. За тийшээ очино. За хизээ та ингээд маш их гомдож ингээд тийм орхигдсон, гээгдсэн мэдрэмж авч ийсэн бэ гэх тэрийг ингээд чек хийгээ шалгана. Одоо бараг л өөртөө нэг регрессив буюу буцах ховс хийж байгаатай адилхан. За тэн дээрээ тэгээ очино. За нэг жишээ нь нэг 5 настай. 5 настай гэдэг хүн яах вэ? Тэг булан суучихсан, ээж даавда загнуулчихсан, уйлчихсан нэг тийм өөрийгөө олно. За тэнд очиод өөрийгөө төсөөллөөрөө одоо өөрийгөө хайрлна гэсэн. Өөртөө ярина. Тийм үү? Одоо энэ том биеэр очоо тий. Одоо ингээд за одоо ингээд хин гэдэг одоо ингээд чи инг чам би хайртай, чамд энэ оршихуй хайртай, чам тийм хүмүүс аав ээж нь зүгээр л бухимдаад ийм хэлсэн гэдэл нэг ийм арга сэтгэл зүйдэр маш өргөн хэрэглэгддэг. Энэ аргыг одоо хийж өөртөө ярьж өөрийгөө аргадаж явах хэрэгтэй. Гэтэ энэ ингээд тийм төсөөллөөр хийдэг инээтэй юм шиг мөртлөө үрдүүн нь энэ бол үнэхээр одоо гэдэг маш их өндөр. Үнэхээр гарамгаа өндөр. Маш их одоо гэдэг хүчтэй тийм хүн сэрлийг авдаг. Одоо сэхлийг авдаг. Эн чинь ингээл болох юм биш үү гэдэг зүйлийг авдаг. Энэ бол нэг тийм тоомжиргүй жижигхэн зүйл мөртлөө биднэрт маш их энерги өргөдөг. Маш их эрчсийг өгдөг. Ялангуяа сэтгэлийн одоо сэтгэлийн одоо энерги бид маш их өгдөг. Тэгэхээр энэ дасгалыг бид нар заавал хийж явах хэрэгтэй. Эсвэл байнга хийж явах хэрэгтэй. Тэгэхээр энийг бол болно. За бүр болохгүй байгаа бол энийг ойлгоход хэцүү байгаа бол өөрийнхөө одоо ойрхон байгаа сэтгэл зүйчдэр очиод миний дотор нэг хүүхэд байдаг юм байна. Тэр маань ингээ уйлаад байдаг юм байна. Би тэр хүүхдтэйгээ ямар одоо техник аргачлалаар би тэрнтэйгээ золголдох вэ? Уулзалдах вэ? Тэрийг одоо тэрж тайвшруулах вэ? Та надад нэг хэдэн арга заагаад өгөөч гэх тээ. Энэ дээр ийм дасгал заавал хийх хэрэгтэй. Энэ үнэнхээр энэ чухал. Яагаад гэвэл энэ бол ер нь л бидний одоо тийм хүүхд ахын трама гэж ярьдаг те. Бидний сэтгэл эмгэгийг бол ер нь л өөрөө хийсээр байгаад л энийг арилгаж чадах магадлал маш өндөртэй. За хамгийн сүүлийнх нь сайн сайхныг өөртөө жившөөр гэдэг. За энэ дээр бид нэр бас нэлээд тийм хянуур үзэхгүй бол энэ бол хил тавж магадгүй. Ягаад гэвэл ерөөсөө л би одоо ингээл бүх юмныг өөртөө ингээд жившөөрөх юм байна. Тийм үү? Би одоо ингээд өөрийгөө ингээд байх юм байх юм бол та өөрийгөө одоо хит эрхлүүлсэн болчих. За бас нөгөө нэг бэртгэгчийн үзэл рүү орчих. Тэгэхээр энэ дээр би яах ёстой вэ гэвэл ерөөсөө л би ажиргалтай байх хэрэгтэй. Би одоо 50 байх ёстой. Би одоо хөнгөн одоо юм сайхан байх ёстой. Ер нь бол би ингэж хайрлуулж одоо ингэж
хайрлуулж хайрлагдаж байх эрхтэй хүн гэдгээл би бид нар тэрийг ойлгох. Би ерөөсөл хайрын дунд байх хэвээр. Намайг одоо өнөөдөр энэ миний эргэн тойронд байгаа амьтан хүмүүс бас бидний нүдэнд харагдахгүй байгаа оршихуу тэр чигээр намайг хайрлаж байгаа гэдэг дээр бид нэр сайн итгэх хэрэгтэй. Тэгэхээр дөрөв ярьцлагын эхэнд бид нар ярилцсан тийм үү? 3 хайрын төлөв байгаа гэдэг. Нэгдэг нь бид нэгдүгээрт нь бид нар өөрөө өөрсдөө хайрлаж сурнаа. За хоёр дахь нь өөрөө өөрсдөө хайрлаж сурчаад бусдыг хайрлаж сурнаа. За өөрийгөө хайрлаж сурсан, бусдыг хайрлаж сурсан дараа нь бид нар яах ёстой вэ? Оршихуй буюу эргэн тойрныхоо бүх юмыг ямар ч ялгарчлахгүйгээр хайрлаж сурнаа. Ийм 3 хайрын төлөв байдаг юм байна гэд бид нар ярьсан. Тэгэхээр бид нар одоо хамгийн ихэнд нь явж байгаа. Тийм учраас энд нь бид нар яах ёстой вэ гэвэл би ерөөсөл хайрлуулж ажиргалтай байх эрхтэй юм байна. Би тийм юм байна. Би одоо тэгж ерөөсөл энэ ороод гарч ирсэн юм байна. Энэ сайхан өөдрөг үзлэр, энэ сайхан өөдрөг сэтгэлээр өөрийгөө тижиж явах хэрэгтэй. Яагаад гэвэл эхлээд бид нар чи өөрийгөө хайрлах гэж ингэ оролдож байгаа шүү дээ, тийм үү? Харин энэ 10 алхмыг тийм үү? Бид нэр сурчсны дараа бид нэр бусдыг хайрлах ухаан ямар дараалтайгаар явах вэ гэдэг бид нар дараагийн хичээлээр авч үзнэ. Дараагийн сэдвээр. Тэгэхээр 10 алхам хэлж өглөө. За дахиад 10 алхмуудад би дурдчих тийм. Эхлээд хүлээн зөвшөөр. За дараа нь өөртөө мэдрэгдэж байгаа мэдрэмжүүдээ нэрлэнэ. Нэгсэндээ нуухгүй гэсэн. За дараа нь дотоод яриага зүйл нэгсэндээ өөрийгөө их буруу шахахгүй гэсэн. За дараа нь өөрийгөө уучлал. Ямар алдаанд оруулах хэлсэн. Дараа нь хил цагтай байна. Бие махбодоо хайрлна тийм үү? Айдтайгаа ингээд нүүр тулна. Дараа нь амжилтаас үл хамааран өөрийгөө үнэлнэ. Би ерөөсөө л амжилттай байсан, амжилтгүй байсан би ингэх юм байна. Тэгээд дотоод хүүхдтэйгээ ярилцж сурна. За 10-д нь өөртөө сайн байх. Би ерөөсөө л одоо сайн сайхныг өөртөө жившээр. Би одоо ингээд ийм л сайн байх хэрэгтэй байна. Би хайрлуулж явах хэрэгтэй байна. За эдгээр алхмуудыг бид нэр өөрсдөө ингээд хийгээд ээж болно. За ялангуяа одоо нэг алхам дээр нэг өдрийг зарцуулж болно. Эсвэл 7 хоногийг зарцуулж болно. За ерөөсөө би хүлэн зөвшөөрье гэдэг. Энэ л эхний алхам нэг чухал. Ер нь бол энэ 10 алхам харуулал чухал. Гэхдээ энэ дэр бол хамгийн ихнийх нь мэдээч шүү дээ. Одоо дэвсгэрээ тавьж шүү дээ. Тэгэхээр бас нэг зүйл дээр дэвсгэр тавилтан дээр мартах гэж байна. Энэ бол өөртөө итгэлийн нэмэх хэрэгтэй. За энэ дээр магадгүй тусад нэг сэдв гаргаад ярилцсан магадгүй. Гэхдээ та нар энийг бол хийж л байх хэрэгтэй. За ингээд өөрийгөө хайрлаж болох 10 алхмыг дурдлаа. Дараагийн бидний бас сонсох 10 алхам бусдыг яаж хайрлах вэ гэсэн 10 алхмыг ярилцсан. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.